За өнөөдөр гуруулаа хичээл дээрээ үтсэн онлын мэдлэгээ туршилтаар баттгая. За үүний тэхийн тулд бүгдээрээ 3 уур туршилт хийх ёстой. Нэгдүгээрт нь титрэлтээр үл мэдэгдэх концентрацтай усамлын концентрацийг тодорхойлох байгаа. За энэхийн тулд бидэнд юу өгсөн байна вэ гэвэл 0.1 мол концентрацтай концентрац нь мэдэгдэж байгаа давсны хүчит концентрац нь мэдэгдэхгүй байгаа натрийн гидроксидын усамл байна. За одоо тэгвэл натрийн гидроксидын усамлын концентрацийг тодорхойлох нь байна. Та хоёрт багш нь ажлын хуудасаа өгье. Ажлын хуудастайгаа танилцаарай. Ажлын хуудастайгаа танилцсан байх. За бүр бадрал маань давсны хүчлийн усамлаа бэрүүтгэндээ цэнэглэн мичидмаа маань натрийн гидроксидоос ажлын хуудсан дээр байгаа зааврын дагуу авч хийх нэ. Тэг арсныг доош. Бэрүүтэг маань 25 мл эзэлхүүнтэй байгаа. Бид нар тэг хуваар дээр шингэний эзэлхүүнийг тааруулах ёстой. Тэхийн тулд давсны хүчлээ шааргаараа баг зэрэг хөдөлгөөд. За энэ дээр чи нүднийхээ төвшин тэг миллилитр дээр аваад за чин дээр хийх үтэй агш. За одоо хийхгүй болцсон байна тийм ээ. За чи сайн нүднийхээ төвшинг тэг миллилитрийнхаа төвшин тавиад маш сайн. За мичтмагийн маань 10 мл-ийг нэг холбонд авцсан юм байна тийм ээ. За дараагийнхан одоо чамд илүү гараад ирсэн. За одоо энэ хэсгийг би одоо яах вэ гэж та хэд гайхчихж бадуу те. За энэ дээрс пипеткээрээ бага хэмжээтэй саруулад тохируулчих болно гэсэн үг. За болж байна тийм ээ. Бид нар хотолтоор нь авдаг. За нэг бага хэмжээтэй тусаахаар байна. За жаахан нэмэхээр байна. Тэг хэрэг нэмэхээр ингэж яхаар бол эндээсээ ингээ бага хэмжээгээр нэмчих болно гэсэн үг. Дутуу гараад ирэх юм илүү гарвал бас пипеткээрээ арай дутуу байна тийм ээ. Бид нар өнгөгүй шингэнийг хэмжиж авахдаа шингэний хотолтоор нь авдаг тийм ээ. За мичтмаа маань 3 колбондоо 10 мл натрийн гидроксидыг авсан байна. Одоо яах вэ мичтмаа? Одоо болохоор натрийн аваш нь өөрөө суйрлаг орчинд байцгаа. Тийм учраас фенолфталын тусламжт ягаан өнгийг үзүүлэх байгаа. Яг зөв. За хэдэн туслыг авах вэ? Нэг туслыг. За нэгээс 2 туслыг хийн тийм ээ. За тэгэхэд ягаан өнг үзүүлж байна. За маш сайн. За одоо бүгдээрээ үүнийг хүчлээрээ титрэлнэ. Пүр бадрал маань титрэлнэ тийм ээ. За эхний титрэлтээ эхлэе. За багийн ажил учраас манай мичидмаа титрэлтийн давсны хүчлийнхаа эзэлхүүнийг тэмдэглэж авнаа. За ингээд индикаторт натрийн гидроксид маань ягаан өнгө үзүүлчлээ. Одоо титрэлтээ явуулъя. За титрэлтээ явуулахын тулд пүр бадрал маань титрэлтээ хий мичидмаа эзэлхүүнийг хэмжээрэй. За эхний 10 мл натрийн хошоо давсны хүчлээрээ титрэлье. За титрэлэхдээ мэдээж маш бага багаар туслаар хийн. Хийж явах хэвээр тасралтгүйс ихсэрэн тийм ээ. За нэлээд бүдэрч шүү. За одоо чи маш болгоомжтой. За одоо ингээс ихсэр дөрөнгө өөрөө арилжлаа тийм ээ. За одоо тэгвэл энэ үеийнхаа эзэлхүүнийг харъя. 9.8. За V1 нь 9.8. V3 за 3 удаад 9.8 мл зарцуулагдсан байна тийм ээ. За усамлын өнгө ягаад арилсан бэлээ? Ягаанаас өнгөгүй болсон байна? Энэ сая сар мөч үзэгдэл явуулсан. Тэгээд фенолфталын нөрөө сар мөч үзэгдэл дээр өнгөгүй байдаг. Сар мөч орчин дээр өнгөгүй байдаг тий. Сайн байна. За тэгвэл бүгдээрээ үнийгээ тооцооллоороо тодорхойгүй концентрац нь тодорхойгүй натрийн гидроксидийнхаа концентрацийг тооцоолоод олъё. За давсны хүчлийн мамол мэдэгдсэн эндээсээ харьцаа ирчин тийм ээ. Стихиометрийн харьцаагаараа натрийн гидроксидийнхаа модыг олж байна. За
За хэд гарсан байна? 0,098 тий. За ингээд бүгдээрээ концентрац нь мэдэгдэж байгаа давсны хүчлэлийг ашиглаад концентрац нь тодорхойгүй натрийн гидроксидынхаа концентрацийг ингээд олчлоо. За хоёр дахь туршилтаа эхлэе бүгдээрээ. За одоо бидний туршилт болохоор хүчтэй хүчлийг хүчтэй суурьаар тээтэрлээд тэр тээтэрлэлтийн мөрийгээ байгуулж хагаад тохирох индикаторыг сонгох байгаа. За тэгэхээр бүгдээрээ бирүүтгэндээ хүчтэй суурь авсан байгаа. За колбондоо болохоор хүчтэй хүчлээ авсан байгаа. За алхам тутамд 1 мл-ээр бүгдээрээ тээтэрлэнэ. За уусамлынхаа эзэлхүүнийг хэдээр авсан байгаа вэ? 25 мл-ээр авсан. За бирүүтгэндээ болохоор за 25 харьцаатай бүгдээр авсан байгаа. За 1 мл-ээр тээтэрлсэний дараа алхам тутамд pH-уудаа бүгдээр хэмжиж авна. За тэрнийг мичтмаа маань хэмжиж авна. За пүрэв бадрал маань тээтэрлэлтэй эхлэе. За эхлэе бүгдээр. За эхлээ бүгдээр анхны уусмал дахь pH нь хэд байгаа вэ гэдгийг хэмжиж авъя. За багш нь туслах. За маш болгоомжтой pH метртойгоо харьцана. За уусмлаа минь доош нь тавь. За тэгээ заалтаа давхар хараа. За арай хацаалах чи тий. За жоон доош. Зүт. За энэ маань ямар уусмлынхаа хэдүүлээ pH үзэж байгаа вэ? За шолоор маань ямар хүчлэлээ? Хүчтэй хүчил байгаа тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ pH нь одоогоор за 0.55 тав. За энэ дээр. За давсны хүчлийн маань pH 0.55 тав. 0.55 тав. За одоо пүрэв бадрал маань ажлын уусмлаараа хүчлээ тээтэрлээд 1 мл тутамд pH-уудаа бүгдээрээ хэмжиж шүү. За бүгдээрээ pH хэмжээ. Эхний миллилитрийнхаа pH-ыг хэмжээ. За 161 болсон байна. Тэгэхээр яг нөө pH-ийн утга нэмэгдэж байна тийм ээ. За дөрөв дахь тээтэрлэлтэй тэмдэглэж байгаарай. За 168 болсон байна. За ер нь pH-ийн утга яаж өөрчлөгдөж байна вэ мичтмаа? Ер нь дандаа баг нэмэгдэж байна. Тэгээд одоо явандаа ингээд алхам тутамд ингээд аваад байхад ер нь дандаа өсгөө, буурах үзэгдэл гарах болов. Харин одоо бүгдээрээ яг ямар бодисыг ямар бодисоор тээтрэлж байгаа вэ? Ямар одоо химийн ургуулгын гэрчлэл ер нь явна гэж чи бодож байна? Хүчтэй хүчлэлээр хүчтэй суурь. Тэгэхээр ямар үзэгдэл явж байгаа вэ? Ямар үзэгдэл явж байгаа вэ? Хоёулаа хүчтэй учраас яах нь саарамгч нь тийм ээ. Саарамгч учраас мэдээж pH утга яах нь тээтэрлэлт тутамд нэмэгдэж байна гэдгийг хэдүүлээ бас харж байна тийм ээ. За энэ тээтэрлэлт хэр уудах юм шиг байна? Та нар юу гэж бодож байна? Нилээ утгаар энэ тий. За хоорондох алхам бол нилээ ойрхон pH утга тий. Нилээ ойрхон явж байна. Тэгэхээр нилээ утгаар маш төвчээр шаардсан юм байна. Туршилт авах нэ. За бүгдээрээ одоо 18 дахь тээтэрлэлтийнхаа pH-ыг хэмжээд за манай мичтмаа болохоор графика байгуулад эхэлсэн байна. За багш нь компьютер дээр графика байгуулсан. За бүгдээрээ графика хоёр янзаар байгуулад аль нь яаж гарах нь гэдгийг бас харьцуулаад үзье, тий? За 25 дахь тээтэрлэлтээ одоо бүгдээрээ хийгээд pH-ийнхаа утгыг одоо харъя бүгдээрээ. За ямар гарах болов? Хоёулаа хоёр уусмал маань яах нь 25 эзэлхүүнтэй яах нь эзэлхүүн нь яг тэнцэж байгаа тий. Тэгэхээр одоо ямар орчинтой болно гэж бодож байна. pH ер нь утга ямар хуу гарна гэж бодож байна. Тэр таамаглаж байна. Сааруу болохоор 6 7 за мичэд маа нэг 7 хавцаа болно гэж хариулж байна тийм ээ. За пүрэв бадралын үед юу гэж бодож байна? Бараг сар. Зүйтэй. За зүйтэй. За тэмдэглээд авчих бүгдээр 7.3. За одоо 25 дахь тээтэрлэлтээ хийгээд дууссан учраас бирүүтгээ бүгдээр яах нь вэ? Ажлын уусамлаараа дахин цэнэглэе. За тэгж яагаад цааш нь тээтэрлэлт маань арай яах нь дуусаг байгаа. Тэгэхээр дахин тээтэрлэлтээ хийж үргэлжлүүлнэ. Ер нь агшаа хүчтэй хүчил, хүчтэй суурь гэж ер нь яг юу гэлт юм болоо? Хүчтэй хүчил, хүчтэй суурь гэдэг нь болохоор маш сайн одоо диссоциалагддаг.
тийм электролит бэцүүд байгаа. За одоо бид нэр хүчтэй суураараа болохоор натрийн гидроксид хүчлээрээ дагсны хүчил авж байгаа. За тэгсэн чи биднээсийн яг нь график дээр болохоор огцом өсрэлт ажиглагдаж байна тий. За энэ маань болохоор ямар орчинтой уусмал болж байгааг илэрхийлж байгаа вэ? Саармаг 10.1. Оо зүйтэй саармагчж байгаа тийм ээ. За 26 дахь титрэлт манай 10.1-тэй гарч ирлээ. За одоо бүгдээрээ 46 дахь титрэлтийнхаа pH-ийг хэмжиж байна. За хэдтэй гарч байна. За 1154 гарч байна. За хамгийн сүүлийн титрэлтийн маань pH нь 1162 дээр л тогтож байна доо тий. За график маань ямар ч гэсэн дууслаа. За графикын дээр одоо асуух зүйл байна уу гэжтэй. яг графикийн энэ 23-аас 26 дахь хооронд гэдэг маш юм огцом өсөлттэй байгаа байхгүй юу? Яагаад ингэж их огцом өссөн бол? За энэ яагаад ийм огцом өсрэлттэй гарч ийн вэ гэхээр саармагч хуйн маань pH нь огцом өсрэлттэй гардаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энд эквивалент цэг яах нь тогтсон байна гэж үздэг юм байгаа. За өнөөдрийн туршилтаа үүгээр яах нь хоёр дахь туршилтаа дуусгая. За одоо гурлаа 3 дахь ажлын хуудсыг авсан байгаа. 3 дахь ажлаа эхлэх гэж байна. За 2 дугаар ажил дээр бол сая хүчтэй суураар титрэлт явуулсан байгаа тий. За тэгвэл одоо хүчтэй суураараа хүчтэй сул хүчлийг титрэлнэ. Сул хүчлийг хүчтэй суураар титрэлнэ гэсэн. Сул хүчлээр бид нэр цууны хүчлийг авч байгаа. Тэгэхээр цууны хүчил ямар хүчил байх нь? Сул хүчил. Сая ямар хүчил би авлаа? Аашуулаар хүчтэй хүчил байсан тий. За тэгвэл цууны хүчлээсээ одоо заавар дээр бичсэнийхэн дагуу 25 мл-ийг аваад за тэг өмнөх туршилттай яг ижилхэн өмнөх туршилтан дээр хэддэх миллилитр дээр тий хэддэх миллилитр оролтон дээр огцом өсрэлтийг буюу за огцом өсрэлтээ юу гэж хэлээд байгаа вэ? Тий эквивалент цэг маань гарч ирж байсан тий. За тэгвэл одоо мөн адилхан 23 хүртэл яваад үзсэн. Одоо хэддэх нь вэ? Одоо 22 дахь нь тий. За сарм орчинлоо орсон гэж үзэх үү? Ороод өнгөрчлөө. Одоо ямар орчинтой болсон гэж үзэх үү? Суйрлаг руу тогч тий. За тэгвэл бид нэр цонны хүчлэг шинжийг ярилцчих шүү дээ тий. За графика зураад дууссан хэмжилтийнхээ утгуудаар. За одоо 1 2 дугаар туршилтынхаа графикаас эквивалент цэгээ шугамаараа олчих. Үсрэлтийн дээд доод хязгаараас харж агаад эквивалент цэгээ аваад. За 3 дугаар туршилт ингээд дууслаа. pH хэмжээд бүх мэдээллүүдээрээ үзүүлэлтээрээ тий хэмжилтээрээ графика зураад дуусчлаа. За одоо 1 2 дугаар туршилт 3 дугаар туршилт хоёрынхаа график дээрээс эквивалент цэгээ тодорхойлчих. Шугамаараа дээд доод хязгаарыг нь авч агаад дундчлаад эквивалент цэгээ тодорхойлчихно. За гурлаа одоо дүгнэлтээ яринда 2 туршилтынхаа үр дүн дүгнэндээ. За 2 туршилтаа та хоёр хийгээд дуусчлаа тий. За энэ 2 туршилт маань энэ график дээр харагдаж байгаа шиг ижил төстэй гарч явах хэрэгтэй. За ингэж гарч чадсан байна тий. За эхний туршилт чинь 2 дугаар туршилт гэсэн үг тий. 2 дугаар туршилт бол хүчтэй суураар тэтэрсэн байна. За тэгвэл хүчтэй суураар тэтэрсэн график маань энэ ногоон өнгөтэй байх хэрэгтэй тий. За тэгээд бид нар дараа нь сул хүчлийг хүчтэй суураар тэтэрсэн байна. Энэ тод ногоон өнгөтэй график гарсан. Та хоёрын зурсан графикийг давхцуулаад харах юм бол иймэрхүү хэлбэртэй юм гарч ирэх юм тий. За одоо та хоёрын үр дүнгээсээ юуг олж тогтоосон хэрэг эквивалент цэгээ тогтоосон тий. За эквивалент цэг маань 2 дугаар туршилтын эквивалент цэг хэд гарсан бэ? 2 дугаар туршилтын эквивалент цэг болохоор яг энэ хоёрын дунд буюу энэ байсан. Тэгээд үүнийг үзлээр 7.1 байна лээ. За тийм урагшаагаад харгалзуулаад үзэхээр тий pH утгаараа 7.1. За энэ хүснэгтээс за хэрэг хүчтэй суураар тэтрэглэхэд ямар индикаторыг хэрэглэж болох боломжтой байсан бэ гэдгийг энэ хүснэгтээс харъя. Та хоёр pH-ийн хязгаарыг нь харж агаад ямар индикаторыг хэрэглэх боломжтой байсан бэ pH утга дээр. За 6-аас 7.6 2 гэхэр чи 7.2 багтж чинь тий. За бромо тийм бол өшөө боломж байна уу? Өшөө боломжтой. Тохиромжтой. Фенолийн улаан болох юм. Фенол доотлон яг бромо тимолихийн доотлон. За тийм байна. За энэ 8-аас 8.4 хязгаартай болоо. за зөвхөн 2 индикатор
тохиромжтой байна тий. Бидний 3 дугаар туршилт маань эквивалент цэг. Энэ цэгээс энэ цэг байсан яг голт нь болохоор 8.4 гэсэн. 8.4 гэсэн ямар цэг гарсан? Эквивалентийн цэг минь 8.4 pH дээр гарсан тий. За тэгвэл саяны хүснэгтэй буцаагаад харуулахаар за бид нар тэгвэл сая сул хүчтэй суурьаар тэтэрсэн тий 3 дахь туршилт. За тэрэн дээр ямар индикатор боломжтой байсан бэ? Хэрэглэх боломжтой байсан бэ? Фенол фиталин болон фенолын улаан юм шүү. Фенол фиталин 8.3-аас 10-ийн хооронд байна тий. За мөн фенолын улааныг бас хэрэглэж болохоор гэж. За ингэж бид нар индикаторуудыг тохиромжтой байдлаар нь сонгож болох нэ. За хэрвээ бид нар хүчтэй суурийг за хүчтэй хүчлэр тэтэрсэн тий. За мөн адилхан сул суурийг хүчтэй хүчлэр тэтэрсэн тохиолдолд ямар график гарах байсан бэ? Гэвэл графикн дээр ямар өөрчлөлт ажиглагдаж байна? Яг энэ графикийг эсрэгээр нь тавьсан юм шүү. Эргүүлээд уруугаар нь тавьсан юм шиг харуулж байна тий. За тэгэхээр эхлээд бол бид нар суурьуудыг сармагжих цэгийн тогтоогоод тий. Эквивалент цэгийн тогтоогоод за тэгээд цаашаага хүчлэг орчин болгож хүчлэр тэтэрч байгаа график гарч ирж байна шүү дээ тий. За зөвхөн. За тэгэхээр өнөөдрийн хийсэн 2 3 туршилтаас сүүлийн 2 туршилтаас гол нь юу ойлгож авсан бэ? Эквивалентний цэгийг хэрхэн олох тэгээд ямар индикатор ашиглаж яг аль нь илүү тохиромжтой болохыг асуух болно. За тэтэрж байгаа 2 хүчил суурь маань ямар байдгаас шалтгаалаад тий хүчтэй байна уу сул байна уу ямар хүчил суурь сонгож авсанаас шалтгаалаад бидний индикаторууд тохиромжтой индикаторууд өөр хийж болдог байх нь шүү дээ тий. За хичээлдээ оролцсон хоёр хүүхэдтэй баярлалаа. Баярлалаа. За 3 хэсгээс бүрдсэн туршилтад хичээл маань маш амжилттай дуслаа. За энэ хичээлийн жилд манай сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа. За энэ тохиолдлыг ашиглаад 2 багштай, 2 шавьдаа тий энэ туршилтын хичээлдээ их зүтгэл гаргаж, санаачлаг гаргаж оролцсон маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье бүгдд нь.